Өдрөө сайн уу? Өнөөдөр би та бүхэндээ 2025 оны 4 сарын 28-наас 5 сарын 4 хүртэлх 12 ордны зурхайг уншиж өгөхөөр бэлдсэн байна. Хэрвээ та бүхэнд таалагдвал доор комент бичээд лайк дараарай. Түүнээс шалтгаалаад дараагийн 7 хоногуудыг хийх үгүйгээ шийдэх юм шүү. За ингээд эхэлцгээе. Хей, тэр байж байгаарай. Ria House дээр охтууд зориулсан зуны маш хөөрхөн өнгөлөг handmade цүнхнүүд бэлэн байгаа юм байна шүү. Та бүхэн энэ хаягаар нь ороод сонирхоорой. Aries буюу хонь. Энэ 7 хоног таны хувьд гүн өөрчлөлт ба хувийн дэвшил авчирна. Та хүссэн ч хүсээгүй ч хувьсан өөрчлөгдөх шахалтанд орно. 4 сарын 30-нд сугар гараг хонь ордонд орж ирэхэд та сэтгэл татам, өдөөн хатгагч, эсэргүүцшгүй болно. Та юу хүсэж байгаа эргэлзэлгүйгээр хийх хүчтэй мэдрэмж авна. Хайр ба харилцаа. 5 сарын 2-нд сугар ба долоовон гаригууд нэгдснээр сэтгэл хөдлөл хүчтэй болно. Та хэн нэгнийг хит их идеалчилж харах магадaltaй болохоор бодит байдлаа алдахгүй байхыг хичээгээрэй. Үнэн ч холбоо улам бэхжин, худал хуурамч харилцаа задарна. Харилцаатай хүмүүс гүн гүнзгий яриа өрнүүлнэ. Харин ганц биечүүдийн хувьд сэтгэл догдлуулсан шин танилуд гарч ирнэ. Ажил мэргэжил ба санхүү. Энэ 7 хоног бол шин төсөл эхлүүлэх, санаагаа танилцуулах хамгийн тохиромжтой үе. Сугар гараг таны манлайлах чадварыг ч өсгөнө. Гэвч 5 сарын 2-нд даалд гараг ухрах хөдөлгөөнд орж, ажлын орчинд даалд эрх мэдлийн зөрчил ил гарч магадгүй. Сэрэмжтэй байгаарай, урьдчилан бодож төлөвлөл. Эрүүл мэнд ба энерги. Энерги тань өндөр байх боловч тогтворгүй байна. Ядарч туйлдахаас сэргээл. Та бүхнийг даах чадaltaй мэт санагдаж болох ч бие мах бодит нь өөрөөр хилжиж магадгүй. Ухаалгаар амарч сурах хэрэгтэй. Чухал огноонууд. 4 сарын 30 сугар гараг хонь ордонд орно. Сэтгэл татам чанар нь нэмэгдэх нь байна шүү. 5 сарын 2 сугар далайван нэгдэнэ. Сэтгэл санааны гүнзгий холбоо идэвхжинэ. 5 сарын 2 даалд гараг ухарч эхэлнэ. Гүн өөрчлөлтийн эхлэл. Танд өгөх зөвлөгөө гэвэл хүсэл зорилготойгоор урагшил. Гэхдээ нүдэ нээлттэй байлга. Бүх боломж таныг аврахгүй. Ирч хүчээ хамгаал, зүүн совиндоо итэг. Ирээдүйн том өөрчлөлтөнд бэлтэг гэжээ. Taurus буюу өхөр. Энэ 7 хоногт таны хувьд тогтвортой байдал болон бодит амьдралтай харьцах нь чухал байна. Өөрийн үнэт зүйлс, зорилго, харилцаагаа дахин үнэлж, шин төвшөнд хүргэх боломжтой. Өөртөө итгэлтэй байж зорилгодоо тууштай хандаарай. Ажил мэргэжил ба санхүү. Ажлын талбарт хамтын ажиллагаа болон шин санаачлаг амжилт авчрах магадaltaй. Санхүүгийн хувьд боломжууд гарч ирэхч бодлоготой хандах нь зүйтэй. Өөрийн үнэт зүйлсэд нийцсэн шийдвэр гаргахыг хичээгээрэй. Хайр дурлал ба харилцаа. Харилцааны талбарт сэтгэл хөдлөл болон итгэлцэл чухал байх болно. Шин танилуудтай болгоомжтой хандаж, харилцаагаа гүнзгийрүүлэхэд анхаараарай. Өнгөрсөн харилцааг эргэн харах, шин боломжуудыг судлахад тохиромжтой үе байна. Эрүүл мэнд ба сэтгэл санаа. Эрүүл мэндийн хувьд бие махбод болон сэтгэл санаагаа тэнцвэртэй байлгахыг хичээгээрэй. Амралт, тайвшрал, өөртөө анхаарах цаг гаргах нь чухал. Сэтгэл санааны тогтвортой байдал таны өдөр тутмын амьдралд эерэг нөлөө үзүүлнэ. Танд өгөх зөвлөгөө. Өөрийн үнэт зүйлс, зорилгодоо үнэнч байж, шийдвэр гаргахдаа бодлоготой хандаарай. Харилцаанд итгэлцэл, ойлголцлыг эрхэмлэж, сэтгэл хөдлөлөө хянаарай. Эрүүл мэнд, сэтгэл санаандаа анхаарч, амралт, тайвшралт цаг гаргаарай. Gemini буюу эхэр. Энэ 7 хоногт таны оюун ухаан гал шиг асна. Санаанууд цахилгаан мэт хурдан орж ирнэ. Таны удирдахч гараг бод дэлхийд хүчтэй байрлал эзэлж, харилцаа, сүлжээ байгуулах, хийсвэр яриа хэлэлцээр идэвхжинэ. Хурдан сэтгэх нь амжилтанд хүргэнэ. Гэхдээ болчмгүй үг худал мэдээлэл асуудал дагуулна гин шүү. Хайр ба харилцаа. Яриа өрнсөн сэтгэгнэлтэй уулзалт ихсэн.
Харилцаа сэргэлэн байх боловч анхааралгүйгээр чухал ярианд хөнгөн хандах юм бол үл ойлголцол гарч магадгүй. Ярих төдий биш сонсгоо бас мартуузай. Ажил мэргэжил ба санхүү. Санамсаргүй танилцсан нэг хүн хамтрагч эсвэл найзаар дамжин сайхан боломж ирж магадгүй. Түргэн хөдөл гэхдээ гэрээний нарийн заалтыг шаалгаж нягтал. Ажлын байран дээр үл ойлголцол гарах эрсдэлтэй тул бүхнийг тодорхой болтол асууж лавлаж бай. Эрүүл мэнд ба энерги. Таны мэдрэлийн систем ихэд ачаалал авч байна. Сайн унтаж, амрах, усаа уух, богинохон амралтууд хийхийг чухалчил. Оюун санаа хит их ачаалбал маш хурдан ядарч туйлдана. Чухал өдрүүд. 4 сарын 29. Бод ба даалд гариг эрэг холбогдно. Гүн ойлголт, хүчрхэг ярианууд. 5 сарын 1. Бод ба санчир гариг зөрчилдөн. Харилцаанд саад дотгор гарч магадгүй. 5 сарын 2. Даалд гариг ухарч эхэлнэ. Ирэх мэдэл, удирдлагын талаар дотоод өөрчлөлт эхэлнэ. Танд өгөх зөвлөгөө. Бага яар, их сонс. Шүүмжлэхээсээ илүү сониуч бай. Уян хатан бай. Гэхдээ зарим үед байр сууриа хамгаал. Cancer буюу мэлхий. Энэ 7 хоног таныг дотоод ертөнц рүү чиглүүлнэ. Та сэтгэл санааны аюулгүй байдал хүсэж хамгийн ойрын харилцаан дотроос утга учир хайрч эхэлнэ. 5 сарын 2-нд даалд гариг ухарч эхлэхэд итгэлцэл, хянах оролдлого, өнгөрсөн шарах дахин сэтэрч магадгүй. Гэхдээ энэ бол нуугдах биш, идэх боломж юм шүү. Хайр ба харилцаа. Таны сэтгэл, мэдрэмж маш мэдрэг болсон байна. Ялангуяа удаан хугацааны харилцаа, гэр бүлийн хүрээнд хуучин шарах сэтэрч болзошгүй. Зүрхнээсээ яар. Гэхдээ өөрийгөө уусгаж хаяж болохгүй. Хэл хязгаар бол инэрлээс дутуугүй чухал зүйл. Ажил мэргэжил ба санхүү. Таны зүүн совин энэ 7 хоногийн хамгийн том зэвсэг. Яаруу шийдвэр бүү гарга. Ялангуяа мөнгө, гэрээтэй холбоотой зүйлд. Чимээгүй ажиглалт энэ удаад чанга ирснээс илүү үнцэнтэй. Эрүүл мэнд ба энерги. Сэтгэл хөдлөлийн стресс нь бие мах бодид шууд нөлөөлж магадгүй. Амралт, дэглэм, тайван орчин чухал байна. Өөртөө анхаарах нь сонголт биш, шаардлага юм шүү. Чухал огноо. 4 сарын 30. Сугар гариг хонинд орно. Хайр дурлал ба ажил мэргэжлийн зөрчил нэмэгдэж магадгүй. 5 сарын 2. Даалд гариг ухарч эхэлнэ. Сэтгэлийн гүн өөрчлөлт, өнгөрснөг шингээх үйл явц эхэлнэ. Танд өгөх зөвлөгөө гэвэл зүүн совиндоо итэг. Гэхдээ тайван байдлаа хамгаал. Бүх зүйлийг засах шаардлагагүй. Үнэнчээр орших нь хангалттай. Өнгөрсөн чамайг тодорхойлох биш, сургамж болох ёстой шүү. Лео буюу Арслан. Энэ 7 хоног таны зорилго, өөрийгөө харуулах хүслийг дахин асаана. 4 сарын 30-нд сугар гариг, галын орд, хонинд орсноор таны төрөлхийн итгэлтэй байдал нэмэгдэж, анхаарлын төвд эргэн ирэх мэдрэмж төрнө. Гэхдээ бусдын анхаарлыг өөрийн үнцэнтэй андуурах хэрэггүй. Зорилгынхаа хөрсөн дээр бат зогсоорой. Хайр ба харилцаа. Та илэн далангүй сэтгэнүр мэдрэмжтэй байна. Энэ нь шинэ харилцааг татах, эсвэл хуучны харилцаанд дахин гал асаахад туслана. Харин 5 сарын 2-нд даалд гариг ухарч эхлэхэд даалд айдас, хяналттай холбоотой асуудлууд гарч ирж магадгүй. Өөрөөсөө шударгаар асуугаарай. Ажил мэргэжил ба санхүү. Өөрийгөө илэрхийлэх, илүү гэнэхэх, удирдлагын байр суурь авахд тохиромжтой үе. Та олонний анхааралд байгаа тул бэлтгэлтэй бай. Эрх мэдлийн зөрчилд орохоос зайлсхий. Уур хилэнгээс бус, үйлдэлээрээ удирд. Эрүүл мэнд ба энерги. Таны энерги өндөрч, хэлбэлзэл ихтэй. Тогтсон хэмнэлээ хадгалж, шатаах биш, цэнэглэх хэмнэлтэд дасгал, зуршлаа хадгалаарай. Биеийн хөдөлгөөн сэтгэл санааг тогтворжуулна. Чухал огноо. 4 сарын 30. Сугар гариг хонинд орно. Харагдах байдал, дур булаан байдал оргилдоо хүрнэ. 5 сарын 2. Даалд гариг ухарч эхэлнэ. Ирэх мэдэл, өөрийгөө хянах тухай дотоод зөрчил эхэлнэ. Танд өгөх зөвлөгөө. Хүсэл тэмүүллээрээ удирд.
Гэхдээ бардамнал биш. Гэрэл далах, гэхдээ хөрсөн дээрээ үлд. Чи өөрийгөө илэн далангүй илэрхийлж чадвал зөв анхаарал өөрөө ирнэ. Virgo буюу охин. Энэ 7 хоногт таны оюун ухаан тунгалаг. Гэхдээ өөрийгөө шүүмжлэх байдал ч өндөр байх юм байна. Удирдагч гариг нь бод, маш идэвхтэй, анхаарал төвлөрөл сайн. Гэхдээ сэтгцийн дарамт дагалдана. Бүхнийг анализ хийхийн хажуугаар амьсгалахаа, мэдрэхээ бүү мартаарай. Хайр ба харилцаа. Гүн холбогдохыг хүсэж байгаач бүх яриаг нь хэтэрхий задал шинжилж магадгүй. Нээлттэй байх нь сул дорой гэсэн үг биш. Зүрхнээсээ ярих нь таны эргэлзэж байсан харилцаагч гүн болгоно. Ажил мэргэжил ба санхүү. Таны хөдөлмөрч чанар оргилдоо байна. Ажлуудаа нугалж чадна. Гэхдээ хит төвс төгөлдрийг хэн удаа шарахаас болгоомжил. Ухаалаг стратеги бол зүгээр л завгүй байхаас хамаагүй үр дүнтэй. Эрүүл мэнд ба энерги. Сэтгэл оюуны ядаргаа мэдрэгдэж эхэлнэ. Толгоогоо амраах орон зай гарга. Бие ба оюун ухаан аль аль нь арчилгаа шаардж байна. Чухал өгнө. 4 сарын 29. Бод ба далд гараг эерэг холбогдно. Гүн, ухаалаг санаа, урагшлах түлхэж болно. 5 сарын 1. Бод ба санчир зөрчилдөнө. Өөртөө эргэлзэх хүн сургамжуудыг авах магадaltaй. 5 сарын 2. Далд гараг ухарч эхэлнэ. Үннийг хүлээн зөвшөөрч сэтгэлийн өөрчлөлт хийх үе. Танд өгөх зөвлөгөө. Төгс байх гэж хичээхийн оронд урагшлах нь илүү чухал. Зүүн совингоо оюун ухаантайгаа сөргөлдүүлэхгүй хамтд нь ашигла. Түр амс хийх нь залхуурал биш, бодлоготой алхам юм шүү. Libra буюу жинлүүр. Энэ 7 хоногт таны харилцаанууд голдно байна. Таны удирдагч гариг сугар 4 сарын 30-нд хонин шилжснээр татагдал, хүсэл бас зөрчил идэвхжинэ. Хэрвээ та сүүлийн үед маргаанаас зайлшгийж байсан бол тесрэлт гарч магадгүй. Харин 5 сарын 2-нд даалт гариг ухарч эхлэхэд зүгээр байгаа юм шиг дүр эсгсэн асуудлуудтай нүүр тулах шаардлагатай болно. Хайр ба харилцаа. Сэтгэл хөдлөл өндөр хэмд явж байна. Хосын харилцаа, ойрын найз нөхөд, эсвэл бүр өөртөө ч уур хилэн эрх мэдлийн зөрчил гаргаж ирж магадгүй. Үннээр ярих нь эрсдэлтэй ч чимээгүй байх нь бүр илүү аюултай. Ажил мэргэжил ба санхүү. Баг хамт олонтойгоо уялдаа сайтай байх хэрэгтэй. Гэхдээ тодорхой байдал илүү чухал. Тайван байдлыг хадгалахын тулд хит их буулт хийж байвал энэ 7 хоногт дарамт болж мэднэ. Шударгаар яар зөөлөн боловч зоригтой бай. Эрүүл мэнд ба энерги. Сэтгэл хөдлөлийн тэмцвэргүй байдал нь бие махбодын ядаргаа, булчингийн чангаралт хэлбэрээр илэрч магадгүй. Сайн унтаж амрах, усаа уух, биетэйгээ дахин холбоо тогтоо. Өөртөө анхаарах нь таны тэмцвэрийг дахин сэргээх түлхүүр юм шүү. Чухал өгнө. 4 сарын 30. Сугар гараг хонинд орно. Романтик, мэдрэмж эсвэл зөрчил оргил төрнө. 5 дугаар сарын 2. Даалд гараг ухарч эхэлнэ. Сэтгэл хөдлөлийн гүнзгий цэвэрлэгээ эхэлнэ. Танд өгөх зөвлөгөө. Сайхан ааштай байх нь жинхэнэ үнэнч байхтай ижил биш. Хэрвээ гаднаа гоё харагддагч дотроо эвгүй мэдрэмж төрүүлж байгаа бол тэр зүйлийг тавьж явуул. Таны дотоод тайван байдал гадна талын зохиомл ив нэгдлээс хамаагүй үн цэнтэй шүү. Scorpio буюу хилэнц. Энэ 7 хоногт та гүн рүү орж байна. Орчин үеийн удирдагч гариг Плутон 5 сарын 2-нд ухарч эхэлснээр дотоод өөрчлөлт, хэн болохоо шинээр тодорхойлох, сэтгэл зүйн гүн цэвэрлэгээ эхэлнэ. Сүрч байгаа зүйлийг албаар аварч үлдээлгүй тавьж явуул. Бүх зүйл аврагдах ёстой биш. Хайр ба харилцаа. Өнгөрсөн сэтгэл хөдлөлүүд дахин сэтрэнэ. Атаачтуу уралдаа сайх, хэлэлцээгүй хурцатмал байдал гинэт ил болж мэднэ. Дарж нуун өнгөрөөхийн оронд өөрчлөлт болго. Уудалж ярих нь хэцүүч эрх чөлөөг авчирна. Ажил мэргэжил ба санхүү. Та ухаалаг, төвлөрсөн стратегтэй байна. Гэхдээ сэтгэлээ нээхгүй. Харанхуйд биш, ухаалгаар ажигла. Энэ 7 хоног бол түргэн амжилтаас илүү урт хугацааны алсын хараанд анхаарах үе. Итгэлцэлж, үр дүнч цаг хугацаа шаардна. Эрүүл мэнд ба энерги.
Сэтгэл хөдлөлийн хит ачааллаас болж ядаргаа мэдрэгдэж болзошгүй. Танд хамааралгүй ачааг тавьж явуул. Оюун санаа болон энергийн хил хязгаараа тогтоо. Таны тайван байдал арилжааны сэдв биш шүү. Чухал огноо. 5 сарын 2 даалт гариг ухарч эхэлнэ. Жинхэнэ өөрөө төрөх үйл явц эхэлнэ. 4 сарын 29-ноос 5 сарын 1 сэтгэл хөдлөлийн ачаалал нэмэгдэнэ. Тэмдэглэл хөтлөх гүн амралт маш тустай. Танд өгөх зөвлөгөө. Зарим зүйлийг засах бос зүгээр л тавьж явуулах хэрэгтэй. Жинхэнэ хүч бол хянахаас биш оршихугаас төрдөг. Энэ 7 хоногт бууж өгөх нь жинхэнэ өөрчлөлт болно. Sagittarius буюу ном. Энэ 7 хоногт та том зураг, өөрийн жинхэнэ зорилгын зүг татагдж байна. 4 сарын 30-нд сугар гариг хонинд орсноор таны гал дүл бадарч урам зориг эргэж ирнэ. Харин 5 сарын 2-нд даалт гариг ухарч эхэлснээр хуучин үнэт зүйлсээ орхиж шинэ ойлголтуудыг хүлээн зөвшөөрөх шаардлага гарна. Хайр ба харилцаа. Та нээлттэй бас хөвжөлтэй байна. Гэхдээ гинэт гарч ирэх айдас эргэлзээ харилцааг эргэлзүүлж болзошгүй. Хөнгөнөөр өнгөрөөхийг оролдвол асуудал улам гүнзгээрнэ. Илэн далангүй үнэн хандлагал итгэлцлийг бий болгодог шүү дээ. Ажил мэргэжил ба санхүү. Шинэлэг санаа эрч хүч таныг хүлээж байна. Гэхдээ зөвшөөрөгдөх гэж хүлээхээ болж өөрийн үнэлэмж дээрээ суурилж шийдвэр гарга. Бусдын таашаал биш, өөрийн үнэт зүйл таныг тодорхойлно. Эрүүл мэнд ба энерги. Биеийн энерги өндөрч сэтгэлийн хэлбэлцэл ажиглагдана. Байгальд гарч хөдөлгөөн хийх нь сэтгэл санааг тогтворжуулна. Гаднаа эрч хүчтэй харагдаж байлаач дотоод тэнцвэрээ алдвал бүх зүйл нуурна. Чухал огноо. 4-р сарын 30 сугар гариг хонинд илэрхийлэл хайр дурлал ориглоно. 5 сарын 2 даалт гариг ухарч эхэлнэ. Өөрийгөө шинээр танин мэдэх эхлэл. Танд өгөх зөвлөгөө. Хурдан явж байгаагаасаа илүүтэйгээр зөв чиглэлж явж байгаа эсхэ эргцүүл. Хөнгөн байдал чинь давуу талч энэ 7 хоногт илүү гүнзгий хандах зориг хэрэгтэй. Жинхэнэ өөрийгөө олно гэдэг бол зориг шаардсан аялал. Capricorn буюу мотор. Энэ 7 хоног таныг суурай дахин босгох шаардлагатай болгож байна. Матрын ордны хувьд нөлөөтэй даалт гариг 5 дугаар сарын 2-нд ухарч эхэлснээр амьдралынхаа хуучирсан бүтцийг дахин үнэлэх хэрэгтэй болно. Тогтвортой байдал гэдэг бол зууралдах биш. Өөрчлөлтөд ухаалгаар дасан зохицох чадвар юм. Хайр ба харилцаа. Өнгөрсөн харилцааны загварууд шийдэгдээгүй сэтгэл зүйн ачаа дахин гарч ирж магадгүй. Хүчтэй байх гэдэг нь мэдрэмжээ дарж нуун гэсэн үг биш. Одоо жинхэнэ хүч, үнэнч байдал сэтгэлийн боловсролд оршиж байна. Ажил мэргэжил ба санхүү. Та ажилдаа төвлөрсөн байгаач бүхнийг зүтгэж шийдэх шаардлагагүй. Ухаалаг төлөвлөгөө үр ашигтай зохион байгуулалт амжилтыг авчирна. Илүүц төслүүд хүч сорсон харилцаануудыг зоригтой таслах үе. Эрүүл мэнд ба энерги. Таны давуу тал бол бие болон сэтгэлийн төсвөр төвчээр. Дэглэмтэй дасгал хөдөлгөөн, сайн нойр, зөв хооллолт бүхнийг тогтмол барих хэрэгтэй. Хүчтэй бие бол хурц оюун ухааны хамгийн сайн тулгуур юм. Чухал огноо. 5 сарын 2 даалт гариг ухарч эхэлнэ. Дотоод гадна талын бүтцийг шинжлэх цаг. 4 сарын 30 сугар гариг хонинд орно. Гэр бүл, гэр орон руу илүү хайр анхаарал хандуулах шаардлага гарна. Танд өгөх зөвлөгөө. Жинхэнэ аюулгүй байдал гэдэг нь зууралдах биш. Уян хатан, бодит, ирээдүйд тэсэх зүйл босгох явдал юм. Нураах ёстой зүйлийг зоригтой нураа. Энэ нь илүү бат бөх суурийг чөлөөлнө. Aquarius буюу хумах. Одоо та том тоглоом доторх өөрийн байр сууриа дахин эргэцүүлэх цаг. 5 сарын 2-нд даалт гариг хумах ордонд ухарч эхлэхэд та маш гүн хувь хүний өөрчлөлтөд орно. Би ийм хүн гэж боддог байсан зүйлс нуран унана. Гэтэ энэ бол муу биш. Харин ч илүү жинхэнэ, илүү эрх чөлөөтэй өөр болох замдаа орж байна. Хайр ба харилцаа. Та эхэндээ харьцангуй хүндий санагдаж магадгүй. Энэ нь хайраа алдсных биш.
Харин дотоод өөрчлөлтөд хамаг анхаарлаа төвлөрүүлсэн хэрэг. Үнэт зүйлс нийцэж байгаа хүмүүстэй харилцах нь гүн холбоо авчирна. Ажил мэргэжил ба санхүү. Шин санаанууд тархинд эргэлдэж байна. Гэхдээ төвчээр хэрэгтэй. Явц удаан мэт санагдаж болох ч сандарч өмөрөх хэрэггүй. Жинхэнэ шинжлэл эмх замбраагүйгээр биш, алгуур үндэслэж төвлөлшдөг. Том зорилго дээрээ үнэнж бай. Эрүүл мэнд ба энерги. Тархины ачаалал ихсэж болшгүй. Тиймээс зориуд өөрийгөө тэнцвэржүүлэх хэрэгтэй. Байгальд гарах, биеийг хөдөлгөх, ганцаараа тайван байх цаг гаргах нь таасаг зүйл биш. Яг одоо таны зайлшгүй хэрэгцээ. Чухал өгнө. 5 сарын 20. Даалт гараг хум хордонд ухарна. Өөрийгөө шинээр бүтээх эхлэл. 4 сарын 30-нд сугар гараг хонинд орно. Шин танилуд, сонирхолтой ярианууд ирч хүч нэмнэ. Танд өгөх зөвлөгөө. Хуучин өөртөө зууралдах хэрэггүй. Чи хуучин хэвэндээ багтах ёсгүйгээр шин орон зайд өсөн тэлэх ёстой. Нуранг донд илүү хүчрэхэг чи төрж байна. Pisces буюу загас. Та нэг чимээгүй бүлгээ хааж илүү том зүйлд бэлтгэж байна. 5 сарын 2-нд даалт гараг ухарч эхлэхэд ухамсаргүй айдас, даалт хэв маягуудыг суллаж тавих шаардлага ирнэ. Хуучин ачаагаа чирсээр урагш сэлж чадахгүй. Энэ 7 хоногт таны хамгийн том хүч сэтгэлээ үнэнчээр мэдрэх явдал байх болно. Хайр ба харилцаа. Сэтгэл хөдлөл гүнзгий байна. Та ердөөхоос илүү мэдрэмтгий болох ч энэ нь сул тал биш. Харин хурц зүүн совингийн илэрхийлэл. Бусадтай байхдаа мэдрэх мэдрэмжүүдэд анхаар. Зүүн совин чинь яг л онно. Ажил мэргэжил ба санхүү. Нууц далд бэлтгэл ажил илүү үр дүнтэй байх болно. Гадна талд гайхуулах биш, дотоод зохицлыг бий болгоход анхаар. Одоо хийж буй жоохон бүтээн байгуулалт ирээдүйд томоохон үр өгөөж авчирна. Эрүүл мэнд ба энерги. Эмоцийн хувьд цэвэрлэгээ хийх шаардлагатай. Нойр, ганцаараа байх хугацаа, гүн сэтгэл зүйн боловсруулалт. Энэ бүгд тансаг зүйл биш. Заавал хэрэгтэй засвар юм. Биеийн өчүүхэн дохиогч үл тоомсорлож болохгүй. Чухал огноо. 5 сарын 2-нд даалт гараг ухарна. Даалт сэтгэлийн хог хаягдлыг цэвэрлэх үе. 4 сарын 30 сугар гараг хонинд. Мөнгө өөрийн үн цэний тухай асуудал босож ирнэ. Танд өгөх зөвлөгөө. Би зүгээрээ гэж өөртөө худлаа ярихаа зогсоо. Эвгүй сэтгэл таалагддаггүй үнэнтэйгээ одоо нүүр тулахгүй бол дараа нь томоохон хохирол амсна. Жинхэнэ үнэнч зан одоо чиний хамгийн хүчтэй зэвсэг. За бичлэгтэй маань хамт байсанд баярлалаа. Танд амжилт хүсье.